Зохиолч Стенүү 100 дамнасан хайр 4-р бүлгийн 7-р хэсэг. Хотын төвөөс өглөө эртлэн хөдөлсөн чиргүүлтэй зээл зун гошмошин зогсолтгүй давхисаар дархан хот зөрмөгц замаас гарan зогслоо. Дөл машинаас буун сүнааснаа цонх тогшин оёо оюухай миний дүү бууж буйныхээ жилиг гаргаж яасан их нойртой юм бэ гэхэд хотоос гараад л унтаж орхисон оюу нүдэ нухлан бууж ирээд нам унтчих чи ахаа хаана яваан бэ гэснээ эргэн тойрноо хараад дархан зурж байгаа мó дүү надаа унтахгүй танд хань болж юм ярьж авнаа гэд сэтгэл хангалуун инээмсэглэлээ. Тэднийг их удсангүй цааш хөдөлцгөв. Амандаа дуайлан суусан оюу гэнэтхэн ахаа ээж бид хоёртой буцах болов нөхөр нь явуулахгүй л гэх баха да гэлээ. Харин л дээ. Ээж өөрөө явна гэвэл тэр нөхөр энтер юу гэх нь хамаагүй л дээ. Би заавал авч явнаа. Цаашид бөөндөө байх нь хин хинд манд хэрэгтэй. Би нэг хэсэг тун завгүй байна. Өнгөрсөн хугацаанд ил хилдэггүй л байсан болохоос яаж байгаа олоо гэж байнга санаа зовдөг байлаа. Ялангуяа чамд. Хойд аавын чинь ааш арын шингийн тухай сонсоод ингэж шийдсэн юм. Чээж гисэн ээж авмаар л байгаа зү. Оюу толгой дохиод аав ээж ахтайгаа хамт байх миний мөрөөдөл шүү дээ. Гэхдээ гээд санаа алдан дууга хураахад дөл дүүгийнхээ гарнаас атхаад гэхдээ яана гэж хэлэлтэй. Догмодгой их айхтар хүн танил тал ихтэй бас баян. Дөл тачхантал инээснэ баян гисэн үү? Би судалсан хил дамнсан 8 контрабанд хийдэг хүн байна лээ. Энүүхэндээ гэхэд ах чинь тагнуулын ажилтан шүү дээ. Ийшээ зүгээр ч нэг яваагүй. Дарга нарын өгсөн даалгавар бас байгаа. Та тэгээд догмодгойг баривчлах юм уу? Тэр нь ч юм. Энэ удаа сануулга өгнө. Харж ханддаг хүнтэй хүмүүс шүү гэж анхааруулна. Ахынх нь нүд гэлэлцэн царайд нь эрмэг зормог байдал тодорхойд оюу ирэхгүй бахтан биширч хүндлэл хайр зүрхэнд нь бэлхэн гарнаас нь улам чанга атглаа. Дүүлний гараараа жолоог мушхингаа нөгөө гараараа оюугийн мөрөөр нь тэврэн өөрлөвгөө татаад цаашаа дэлдвэнд бүү санаа зовоорой. Одоо ах нь ургалж хамт гээд духан дээр нь үнсэв. Дэлдвийг ярилцсан инээдхөр болцхон замдаа 2-3 удаа зогсон биеийн жилээгээ гаргаж явсаар бүрэнхий болохын алдад Булан аймгийн төв рүү орж ирлээ. Оюу замчлан явсаар цэлгэр том хашаатай айлын гадна ирлээ. Догмод эзгүй ээж тааран ээж хүү хоёр нулимс туслуулан уулзцааж удтал тэврэлтэн зогсов. Дөл хэдийгээр ээжтэй гомдож явсан ч энүүхэн мөчөд тэр бүхэн нь орон мөргүй хийсэн одож сэтгэлээ барьж дийлэлгүй мэгшин зогссноо. Ээжээ та бидэнтэй явах уу гэд шууд л асуучав. Сарнаа нулимсаа арчин харин элбэг хангалуун амьдралд шунаж ирсэн намайг авч нуучлах юм болов да. Тэгээд ч манай хүн их аюултай танил таал. Дөл шууд л үгийг нь таслан таал мэднэ. Явна гэвэл хүүн ямар ч аргаар хамаагүй аваад явна. Догмодгой яах их нь надад хамаагүй гэж их л ширүүн хэллээ. Сарнагийн царай цонхийн балмагдаж нүд нь бүлтгэнснээ. Хүүхдүүдэд минь муу юм болохоос айж байна. Гэхдээ ээж нь явъя гэж аль эртээ шийдчихсэн байсан юм. Ер нь л явнаа. Гэхдээ цаадахыг чинь ирэхээр хүн шиг хэл амаар ойлголцоод явсан нь дээр. Одоо эрт өгч байгаа. Миний хүү хамаагүй бүү ширүүлээрэ гэж хэлэхдээ зэрэгцэн гадаа машин тоормсон зогсхон сонстов. Цэргийн ангийн амьдрал нэгэн хэвийн үргэлж илсээр. Бушууж ган зориг тушаал дэвшин штабын дарга болж шагдар дэд хурандаа ангийн захирагчаар томилогдов. Шүрээ маань хичээлдээ явсаар. Төгсөг ангийн сурагч тэрээр эрдэмт хижээнгүйлэн шамдаж зав заандаа гар бөмбөөр хичээлсэн хിവэрэ. Завтаа үдээ дүү очгөрлөө асарч хардаг болохоор өдөр хоног ёстой л харавсан шум шиг өнгөрсөөр
11 сар эхлэв. Дүүгээ харах болгондоо түүний цоо ширтэх тас харнууд зоримог төрхөн дөлийг байнга санагдуулна. Тэр бүрд дүүгээ тас дэврэн удтал ингэртэй нан бодол давтдаг байв. Зүрх сэтгэлд нь зөвхөн дөлийг их хайр улам бүр асан дүрлцэж хизээж бөхөхөөргүй том түүдэг болон асжээ. Гэнэн томоогүй төрхөн ухаалаг бодлогширсан байдлаар солигдож бие хаан өдрөөс өдөрт өсөн төлжин нуруу туруу хөх өгзөх сайтай охин болсон төдийгүй гэл хархан үсэн улам урт урган баргал тахим шүргэх шахна. Яг л улангийнх шиг. Дөлийг урт усан дуртай гэдгийг анзаарсан болохоор тариулах тухай огтонч бодсонгүй. Шүрээ маань хинээж харц булаах тогтоон ажиглам атаархам сайхан охин болжээ. Харийн цахиа баргал өдөр болгон ирдэгч огтхонч уншдаггүй шуудхан шатаачхна. Ойр амын сургуулийн банд нар тэр бүхэл оюутан залуус эргүүлдээд тун төвөгтэй болж ирсэн тул шүрээ арга сэдэн түүнтэй жирийн найз ёсоор ханддаг Тамиртай уулзаад "Тамира, чиний тусламж хэрэгтэй байна. Чи туслах уу?" гэж асуув. Цаадхан инээмсэглэл тодруулан "Тэгэл дээ. Би чадах юм байвал хамаагүй шүү дээ. Туслана. Юу юм?" гэлээ. "Би гадаадд сурахаар шархуу бэлдэж байгааг чи мэдэн дээ. Надад хүмүүс саад болоод байна. Ёстой төвхтөө" гэхэд Тамирч юу хэлээд байгааг шууд ойлгоод "Хөөхөн шүрээ гэсэн залуусуу. Харин ч гоё юм биш үү? Юу гэж дээ дагаж салбанцгаагаад хэцүү байна. Дүүл маань сонсчвол сэтгэл санаа нь." Шүрээг чавх шиг улайж ижиж орхихыг анзаарсан Тамир "За ойлголоо. Яах ёстойг минь хэлчих. Миний найз залуу болоод жүжиглчих. Бас ёо хэмээн ярихэд ойлголоо. Их сургуулийн оюутнуудад алганы амт үзүүлчих гэж үү? Ойрд гар захтнаад байсан. Тэгье. Болж байна" гэд ийш тийшээ сэрвэлзэн тогтож ядав. "Хүүе чи задлахгүй шүү. Өөрөөр аргал." Шүрээгийн мэлмэрсэн харнууд шулуун жижиг хамар хасын цагаан царай хөөхөн төрх. Энэ бүхэнд ирэхгүй зүрхэн шимширэн догдолж орхисон Тамир чичрэн салганснаа түүнийг нуухыг хичээн "Ойлгосон. Тэгээд ч би дөөл шиг сайн зодолддог штэ. Харин чи дөлийг амралтаар ирэхээр нь танилцуулаарай. Болно үсттэй" гэв. Шүрээ толгой дохиод "За тэгвэл хуурамч найз залуу минь намайг автобусны буудлыг хүргэж өг" гэчгээд тэсэлгүй инээд алдан хоёул буудлал руу алхлаа. Сүр саргийн том алхасаар орж ирсэн догмод үүдний өрөөнд айглан гутлаа тайлах зуур "Сарна! Хөөш сарна! Энэ юун гутлнууд вэ? Манад хүн ирээ юу?" гэсээр том өрөө рүү орж ирлээ. Догмод өндөр нуруутай махлаг биерхүү ирэмсэн ч архиусан бололтой царай нь чийтэл улаажээ. "Оо хөөхий! Оргодол ирээ юу? Мөн хэрэг болсон уу?" гэснээ дөл дээр харц тогтоон "Чи хэнгээ ч юм Догмодын хамар сарталзан үсэрхэх шуутай бүдүүн ударгаа тас зангидан "Энэ хээ юм сарнаагүй хэмээн чанга дуугар нь давшуулахад бөмбөгөнтөл жижиг сарнай "Дөл маань шүү дээ. Оюугийн ах чамд хэлж байсан да" гэлээ. Догмод зог тусснаа дөл рүү тунухцтай харж "Мен дусгүй яадаг хөөхтөв? Том толгойлцоод хэц. Юу хэрэг болов?" Мөнгөө. Тэрээр тас хөхрөн "Алив хоол төрглээ. Бас арх аваад ир" гэж сарнайг замдрав. Энэ хүртэл дуугаас усан дөлийн тэсгэл алдав бололтой "Ахгүй. Ээж таны зарцав. Яаж харцаад байгаа юм бэ?" гэж тод чанга хэлээд өндийхөд догмод ч уурсан босож сарнай урдуур нь орон "Догмда болж үз. Чиний гарын аяыг яаж даах юм? Миний хоёр хүү яв маргааш уулзъя" гэж сандран чарлаж бөөн юм боллоо. Дөлийг барилддаг гэдгийг сайн мэдэх догмод зүрх алдсан ч төрүүлж цохий гэж бодсон бололтой нударгаа зангидан цохиод авлаа. Гэвч тэр онсонгүй.
Дөл түүний хүчийг тааруулан биеэрээ зайлан болтаад бугуунаас нь шүүрэн мушгингаа тахим руу нь хүчтэй жин өвдгөлүүлж орхив. Чи юм уу зол бөнгөөлөг өөдөөс цорцор хийгээд яана гинэ гэж догмид чарлан өндийхийг оролцсон ч дөл түүний гарыг улам хүчлэн мушглаа. Догмидын царайнд уур хилэн тодрон хамаг чадлаараа зүтгэсэн ч босож чадсангүй. Сүүлдээ ёолон бархирч за болий. Ээж дүү хоёрыг чинь энэ олон жил тэжээж ирсэн нь буруу юм байна л да. Алив тавьчих гэлээ. Дөл гараа суллаад ийм ир хүн байснаас үгүйн дээр үсттэй. Эмэгтэй хүнд ир бэрэ гаргадаг өөдгөө хүн байна да та. Дүүг минь яадаг байсан гэлээ. Донтой новш гэж уурсан хэлээд түлхэж орхив. Догмид дэлгэхгүйгээ мэдвүү эсвэл өөрийн бодсноо буйнараа болцгоо. Би айл руу явлаа. Гэд гарах гэтэл дөл хөндлөлтөн та гэр орноо хүлээж авдаа. Бид хоёр ээж аваад явлаа. Алив ээж юмаа бэлд. Оюу тусал гэж эрс шийдэмгий хэлв. Догмидын нүдэнд гялалзсан хөмхийгээ зуусан ч түүнийгээ ил гаргалгүй хүчээр нэмсэглээд ах нь би засчаад ирээ. Гэхдээ баггүй хугацаанд хамт амьдарчхаад хар шөнөөр салд сарнаад яах вэ? Муу яр байгаа да. Дөл хөндлөцгөө болон холдод зогсоход догмид хажуугаар нь шурхийн гарч одлоо. Гэвч эргэж орж ирсэнгүй. Хувц хунраа бэлдэж зогссон сарнагийн царай цонхийтал цайн ихэд айсан шинжтэй миний хоёр хүү төрүүлээд явжвэ. Цаадах чинь танил ихтэй. Цагдаа шүүхээр найзууд олонтой. Дуутахаар явчих шүү боллоо. Яв гэж уйлгнахад дөл оюу хоёрын хэн ч хөдөлсөнгүй. Яваад өгөлдөө ээж нь араас чинь очие. Сарнаа арга барин мэгшгэд хүү охин хоёр нь ээжийг инхрийлэн тэрэх үед нэрэл цагдаагийн машины дууд дохоо шөний аниргүйг цочон хангинаж эхэллээ. 7 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 4 дугаар бүлгийн 8 дугаар хэсэг. Гэр хороололд тохилог дүнзэн байшинд аав ээждэг амьдардаг байсан оюунаад дутагдах гачигдах зүйл үнэндээ байсангүй. Хүүн 6 сар хүрч бор хоолнд орсон болохоор совилгчийн сургуульд сурч эхлэв. Аав ээж хоёр нь зээх үгээ сэтгэл хангалуун асарч хардаг болохоор ардаа санаа зовох зүйлгүй хичээлдээ л анхаарна. Төрсөн ах буяа нь хүний амь хорлсон, хүн гүтгсэн, хүчин гихчлэн олон зүйлэнгээр шийтгэгдэж 10 жилийн хорих айл авчээ. Аав ээж нь л гэхээс оюунаад ахыгаа өрөвдөх өчүүхэн сэтгэл төрөөгүй. Муу навш хийсэн муу үлээ итлэг гэж боддог байв. Тэгхээс зур яах вүлээ дээ. Хэдийгээр зүрх сэтгэлийнхээ үндэг дөлийг нууцхан хүсм өрөөдөж шөнө орондоо сэрэл тачаалтаа автан гиншдэгч энэ нь хизээж бүтэхгүй гэдгийг сайн мэдэх болохоор сайхан сэтгэлдээ замбалд багаар дасан уулздаг болоод удаж байгаа. Жонгонсон шингэн холоотой ч гэлээ гойжлохоос бусдаар хэнд ч гологдохооргүй дажгүй залуу. Аав ээж нь мэддэг болж замбал зав гармагцал гүйгээд ирнэ. Эрх бүртээ хүүтэй нь эгээл төрсөн эцэг наятай сайхан ханддаг. Оюуна нүдэ анивхийлэн шүүрс алдаад бодож үзсэн. Гэхдээ надад нэг хэлэх юм байна. Чин сонсоод бодлоо өөрчилж магадгүй. Зүгээр дээ, хэлэлдээ. Би чамд маш их хайртай. Юу ч байсан хэл. Би өөр хүн сайн. Гэхдээ тэр дурлал минь тийм гүнзгий биш л дээ. Мартаж чадахгүй байх вэ гэж би хайдаг. Чи их сайн залуу. Хожим чамайг харамсах зүйл хэмээргүй. Замбал хашаа налан зогссноо оюуныгийн гарнаас атгаад
Амьдрал аяндаа л мартагдана. Миний хар бүгдийг нь мартуулнаа. Чи илүү юм бүү бод гэв. Чи ядаж хэн гэдгийг мэдхийг хүсэхгүй байна уу? Хүүгийн ч наав уу? Би мэдээд ч яах вүлээ дээ. Бишээ, өөр хүн. Чи танина. Замбал гайхсхийн би таньнаа. Тийм ээ, танина. Тэр болтол оюуныгийн царай чавх шиг улаасан ч яриагаа үргэлжлүүлэн болж өнгөрсөн бүхнийг ярьж өгөөд би түнд муухай зан гаргасан. Ахыгаа ямар муу хүн гэдгийг мэдсээр атлаа. Хулантай суучгаасаа гэж хүсдэг байсан. Хэрвээ би зориглож ам нээсэнсэн бол дөл хулан хоёрын дунд ингэж ан цам үүсэхгүй л байсан юм. Би л гай болсон. Оюуна мэгшин уйлахад том хөөхөн төмбөлзөн мөрөн жижигнэн. Замбал аргадахыг хичээн хувь тавилын байлгүй дээ. Дөл хулан хоёр одоо хөндий байгаач хожим заавал учрна. Би дөлийг сайн мэднэ гэлээ. Оюуна нулимсаа арчин хөх маань саамшиж чинрээд болохоо байлаа. Явъя да. Тэд удам руудан хэсэг чимээгүй алхав. Оюуна ахаад л уртаар санаа алдаад уулзаад бүх үннийг хэлчихвэл цээжин дотор бүхлэрсэн бүх зүйл онгойчих гээд байдаг. Тэрний дараа чиний тухай өөрөөр бодох бах. Замбал сэрэлтэн догтож ядан хурдан алгаснаа. Дөлтөө уулзаад ярилцчихвол гэж үү? Тийм ээ, даанч дөл холын холд байгаа. Замбал бодол хийснээ. Нөгөө химэн төгдөрч би чамд итгэдэг болохоор нэг гой мэдээ дуулгая. Дөл энд байгаа. Монголд Улаанбаатарт гэжээ. Ээжийнх нь хэлснээр нэрэл цагдаа нар сүр пархийн орж ирээд дөл оюу хоёрын бичиг баримтыг шалгаж эхлэв. Догмод мичээтэл улайчгсан шүлсээ өсчүүлэн хуультай улсын хувьтай иргэн шөөбэ. Чам шиг залбин юмд чичлүүлдэг жижиг гар биш гэж ирээдэл цамнаж сарнаас салганан чижирчгсэн. Догмод минь, хүүг минь уучил одоо явах гэж байна. Энэ цагдаа нарыг явуулчих л да гэж гуйж говшин сөхөрх нь холгүй юм болов. Цагдаа нар дөлийн үнэмлэхийг тун ухацтай үзсний эцэст хоорондоо шивэр авирхийн хідэн үг солилцсноо догмодыг бараг чирхэн холгүй дагуулад гарч хав. Машин жаваад өгөх шиг боллоо. Үсрэхийг том биетэй догмод шалдаа буужсан амтан орж ирэн толгоогоо маажилснаа. Намайг уучлаарай. Би жоохон юм уугаад тэрэндээ л. Ёрн би найзынх руугаа. Та хэд тухтай хонь гэчгээд яран сандран хүрмээ нүмерч аваад гарч оджээ. Тэд бараг үүр зайдал өнгөрч одсон бүхнийг ярилцсан бие биенээ сайтар ойлголцож ямар тач халуун амбүлээрээ амьдрахаар шийджээ. Өглөө нь тэднийг юм хумаа бэлдэн машинд ачааллаж зогсдол догмод урвайчгсан уруу царайлан хурж ирээд миний ааш зан ширүүн л дээ. Гэхдээ дотор сэтгэлдээ та хоёроо л гэдг юм шүү дээ. Ингээд явчихж болохгүй зү хэмээн дорой дуграв. Дөл нилийн ууртай харснаа ээжтэй сонсохдохгүйгээр догмод гой. Энэ удаа ингээд өнгөрөе. Дараа уулзнаа. Гол нь хууль намын дагуу амьдрсан дээр шүү гэлээ. Догмод ч дахиж юм хэлсэнгүй газар шагаасаар үлдэж зээл 130 машин хөнгөнтөл хаазалсаар тоос татуулан давхиж оджээ. Дөлийн чөлөөний хугацаа нэг нэгээр хорогдсоор л байв. Ажилгаанд явахад нь зориулж машиныг нь арай өөрөөр тоноглохоор хүлээж авсан нас дайвтар инженер өөртөө их л итгэлтэйгээр "Гооч машиныг өөрчилж янзлах хүсэл минь
ингэж биелэх гэж янзын гоё болгож өгнө. Дөө минь бөө санаа зов. 3 хоногийн дараа ирж үзээрэй. Одоо юм хэлэхгүй гэжээ. Дөлийг гараашаас гарч явтал замбал амьсгаацчихсан гүйж ирээд цээжээ даран тонгоож баахан айхилснаа. Ёо ингэж олох гэж аль вийшлээ гэд баазаас гармагц асуудлаа зохицуулв. Ээж чинь ирвүү гэлээ. Дөл толгой дохин сансан эсэр болсон. Одоо санаа зовх зүйл байхгүй. Машина янзлуулмагц ажилдаа гарна да гэснээ замбал руу цоо ширтэн таны хайр дурлалын асуудал юу болж байна да? Хурим нарай хизээ хийх гэж байна. Гэхэд замбал мушилдснаа. Нэг асуудал гараад байна. Чи тусал. Яаж? Оюунад чи их тус болж байсныг би саяхан мэдлээ. Энэ яах вэ? Чамтай оюуна уулзъя гэдэг байна. Дөлийн царай хувсхийн чи чинь замбал толгоогоо элбэн үгийг нь таслаад аргагүй дээлэн шүү дээ. Чи ахыгаа ойлгоод уулзчихал да. Миний ирээдүй энэс шалтгаалах гээд байна. Тэхүү гэж шалан зөндөө их юм ярив. Дөл арай хийц зөвшөөрөөд оюунатай уулзахаар ангаахын дунд сургууль руу явж хичээл тарах үеж тааран оюутнууд багшралдан гарч ирж харагдав. Оюуныг шууд хараад таньсан Дөл араас нь хэсэг дагаж байснаа хүн амьтан цөөрмөгц. Оюунагч сайн уу гэж орхив. Эхэндээ таниагүй ч төдөөдөлгүй Дөлийг гэдгийг мэдсэн оюун яагаад ингэж зүсээ хувиргаж явааг замблаа сонссон болохоор элдвийг шалгаасангүй. Тэд гудмаар алхан эсэн бусыг хүүрнэж явснаа оюун зориглог бололтой хоёлаа бодол арах уу? Надад чамд хэлэх юм байна. Бас. Оюуны царай чавх шиг улааж орхин хурууга атгалах нь их л сандарсны шинж үз. Хот маягаар хувцлаж дэгжин хөрөм өндөр үсгээтэй гутал өмсөд үсээ задгаа тавьсан нь үнэхээр үзэгсэлэнтэй харагдахаагаад өөрийн ирэхгүй сэрэл хөдлөнө. Нэгэн цагт өвөр төрөнд орж алсан залуус төдхөн буудалд орчхоод юу ч ярилцсангүй зөвхөн харцараа л ойлголцсон нэг л мэдхэд нүцгэрчгсэн үнсэлцэж байв. Дөл үнэндээ л тиссэнгүй. Алин болгон бие барьж өөрийгөө тарчлах хүлээ дээ. Ингэх ёстой юм бол ингвэл бүх юм сайхан болох учиртай юм бол ингэлтэй. Оюуны мөм улам том болчихсон цээж гжигдэх нь харагдах ажээ. Энэ халуухан мөч дахин хизээч ирэхгүй гэдгийг хоёул мэдэх болоод ч тэрөө яг л амрах хосуу даятай байваа. 8 дугаар хэсэг төгсөв. Зуун дамнсан хайр 4-р бүлгийн 9-р хэсэг. Аав ээж хоёрыгоо эвлэрүүлж чадсандаа Дөл оюу хоёр маш ихэд баяртай байлаа. Амгалан генерал сангид орж хурандаа нарын идэвхтэй дэмжлэгээр хотын төвд 3 өрөө байранд орох болсон нь баяр дээр баяр нэмж тэр даруйл нүүж орцгов. Одоо Дөлд санаа зовх зүйл үгүй боллоо. Эх орныхоо төлөө зүтгээд л байж дээ гэж дотроо Батнот бодон өөрийгөө хурцлж байв. Оюунатай уулзаж хуучнаад урсан цэнгэж өнгөрөөсөн тэр хитгэн цагийг бодох тусмал замблын өмнө буруу зүйл хийж гэж эмээн. Гэвч энэ үйлдэл нь тэдний ирээдүйг шулуутгах сайн зүйл гэж ойлгосон болохоор сэтгэл нь баг чатуугай амарчээ. Харин хулантай эргэж эвлэрэх талаар бодож эхэлсэн ч ахынхаа төлөө өөрийг нь мартсан гэхээр бас шүрээд битсэн загтал энэ тэрийг бодохоор бяцхан гомрхол төрж эргэлзэнэ. Дүү оюун ягаад ч юм хуланд тийм сайн биш. Тэр бүхэл дуу ятаа дотносуулах оролдлого хийн гэртээ 2 жуулдаа дагуулж иржээ. Зэгс шиг голыг нарийнхан биетэй цэвэрхэн хөөрхөн дууяж үнэхээр дурлсан бололтой. Дөлийг хармагцал хазар нь ягаран ичимгэрдэг. Гэхдээ Дөл шинэ охин, шинэ хайр, шинэ учралд бэлэн биш. Зүрхнийх нь мухард сэтгэлийнх нь гүнд ганцхан хулан оршиж байгаа. Тэр үнийг мэддэг. Гомдож түнсэндаач тэр юм уу?
гал гарахыг хүсдэггүй. Аав нэг өдөр авдраа ухан ууданд нандин боосон зүйл гаргаж ирээд Дөлд хандан энэ хулангийн тайрсан үс. Тэр яагаад тийм шийдвэр гаргаж ахынхаа төлөө өөрийгөө золиослсныг би сайн ойлгоогүй. Гэхдээ зүрх сэтгэлд нь зөвхөн чи байдгийг би анзаарсан. Миний хүүхдүүд нас болчир байна. Нэгэн насны амьдралаа олохын тулд нухацтай бодох хэрэгтэй. Өв тавилан байвал та хоёр уучирнаа гэчгээд өнөө хуудтай зүйлийг буцаагаад хийчихв. Дөлийн сэтгэл гэгэлзэн аваа надад өгч би үзье гэхэд галхуу хөмсг загнаг нухацтай харснаа. Хууланг гэх сэтгэл чинь шуударч тэр охиныг үрд хайрлнаа гэсэн бүрэн итгэлтэй болсон үедээ аваарай. Аав нь хууланг яг л төрсөн охин шиг хайртай. Тийм болохоор одоохондоо надад байж байг. Ухаан чинь сар усаж, сэтгэл чинь шуударсан тэр цагт чухам юу хийх ёстойгоо чи ойлгоно. Ажлаа хий. Хүмүүстэй танилц. Чамд охид бүсгүүчүүд сайн ханддаг л үз. Чухам хинэн чамд хэрэгтэй. Хэнийг нь чи үрд хайрлахаа чи шийднэ. Ойлгов гэжээ. Дөл сайн ойлгоогүй ч нэрээ би буланд насаараа үнэнч байж чадах хүн үү хэмээн өөрөөсөө асуун өвөн эргэлзээнд домбон бодол давтдаг болжээ. 11-р сар гарч улс төрийн нөхцөл байдалд хурцдаж эхэлсэн тэр өдөр Дөлийг дарга нар нь дуудав. Албан өрөөндөө биш энгийн хоолны газар уулзаж байгаад бяцхан гайхсхийн явж очтол амгалан генерал сангид орж хурандаа ганцар хушууч 3 энгийн хувцастай их л инэт хөөртөө сууцгааж байв. Ганцар хушууч Дөлийг арайчуу таниад "Хөөе мөн айхтраа уурчээ. Дуу хоолойгоо хүртэл өөрчилж чадаж байна" гэсээр тэврэлтэн уулзлаа. Амгалан генерал донжтой наргагүй мушилзаад 30 гаруй насны гой нэр болсон байгаа үсттэй. Дүүрдээ хэр орж байна да гэхэд Дөл нэмсэглэн одоо л тасж байна. Эхэндээ хэцүү л байла. Гэхдээ хүн ихтэй газар явхаар жоохон айцтай л. Сайн хурандаа үгийг нь таслан тэр айцсаа л үргэх хэрэгтэй дээ. Өөрийнхөө төлөө биш. Эх орон ард түмнийхөө төлөө гэж ойлгоход болно гэлээ. Тэд энгийн юмс хүүрнэн хоол идэж сархаж зоглон хэсэг суусны дараа амгалан генерал "Ган эрднэ. Чи энэ нэрэндэж дасах хэрэгтэй шүү. Дөлгөдийг нэрийг нэг хэсгэл мартах хэрэгтэй" гэчгээд суудлаасаа босон тамхи асаагаад "Удахгүй холын аялалд гарнаа. Тийм болохоор өнөөдөр чамайг Дөлийн дүрд орон өөрийнхөө зугаацахыг бид зөвшөөрч байна. Танд хүмүүстэй чөлөөр ирлээ л гэнэ үз" гэлээ. Дөл өндөлзөн тэр чинь харин сайхан санаа. Бултаж нөөгдөхгүй нэг өдөр нэг цаг ч хамаагүй өөрийнхөө байхыг хүсэлгүй яхав. Сайн хурандаа том цүнхтэй зүйл сарваагаад гадаадаас ирсэн оюутан аятайхан хувцастай байх ёстой. Энэ цүнхэнд 2 ээлжийн хувцас бий. Чамд яг таарна гэв. Амгалан хурандаа тамхиныхаа утайг цагиргалуулан үлээж татад дуусах бололтой нэтлэн унтрааж чад. "Чи замбалтаа явах уу? Эсвэл долгортой ч юм уу? Уг нь ганцаараа бол тун зүгээр" гэхэд Дөл их л сандрангуй "Замбал авах одоохондоо хэрэггүй. Хүнтэй гэрлэх гэж байгаа гэсэн. Он гараад ч юм уу надад хэрэг гарвал дуудъя. Долгор дарга эндээ ажил ихтэй байх. Би ганцаар явнаа" гэж шийдэмгий хэлжээ. Тэд ажил төрлөө ярьцгаан Дөлийн гүйцэтгэх ёстой даалгаврыг нэг бүрчлэн хийж өглөө. Дөл толгой дохин сууснаа. "Надад нэг зүйл тунш сэжигтэй санагдаад болдоггүй. Бидний барьсан Батнам гэгч хүн яг өөрөө мөн үү? Алхаа гიშгэ нэг л өөр санагдсан" гэхэд амгалан санг 2 бийсээ харан жуумалдснаа. "Куэтер ажигч золиг юм а. Сайн байна. Бид бас анзаарсан. Жинхэнэ Батнам хаа нэгтэй байж магадгүй. Үгүй ч гэж мэднэ. Хин дотроо бодолтой явахад гэмгүй" гэцгээв. Амгалан генерал бугуунцгаа харснаа. "Бид нар энд нэг хэсэг сум. Чи одоо яв. Жинхэнэ дүрдээ ороод жоохон зугаацаад ав.
Дахиж ийм боломж хизээ гараач үлээ. Гээд ганцорог руу ирмэхэд цаадхан чавх шиг улааснаа галааснаа авхан тоглолтын 2 ширхэг билет гаргаж ирээд би завгүй болчихлоо. Чи миний өмнөөс шүрээтэй тоглолт үзчих. Байнга шахуу чамайг асуусан хүн байгаа. Аятайхан ойлгуулад хэлчих нэз. Одоо явж хувцсанраас аль яв гэлээ. Гентийн энэ явдалд баггүй цочирдсан дөлийн зүрх цохилон амьсгаа дээрдэж нэрээ шүрээ ямар хуу байгаа бол уулзъя гэж бодон за тэгээ би явлаа гэд босчээ. Амгалан генерал сэтгэл хангалуун инээмсэглээд дөлөө цаадхан чинь төрсөн өдрөг гинлээ шүү. Бэлэг авахаа мартав гэхэд дөлж толгой догсоор гарч одлоо. Төлөвлөгөө ном ёсоор болсонд их л баяртай үйлдсэн гурван маань ундаг тулхан уусаар үлдэв. Төрсөн өдрөөрөө өглөөнөөс хойш догдлож унтсан шүрээ чүддэг хамтлагийнхаа тоглолт үзэхээр болсондоо их л баяртай бэлдэж эхэллээ. Тамир хамт үзье гэж гуйсан боловч аавтай хамт үзэхээр болсон. Тоглолтын дээр надад санаанд оромгүй бэлэг бэлдсэн гэсэн хоёулаа дараа үзье гэж тун эвтэйхэн татгалзжээ. Аавд нь ажил гарсан болохоор театр дээр уулзахаар тохирч шүрээ бараг хагас цагийн өмнө явж очив. Ихэвчлэн хос залуус үзэхээр цугулсан түрүүчээсээ дотгош орж эхэлсэн харагдана. Аав яачих вэ? Билетийг нь аваад үлддэг байж хэмээн адган сандрана. Үжийн бүрийнхээ нөмөрч эхэлсэн болохоор гэрэл браадн зогсож дэл сул залуус урдуур хойгуур эргэлдэн төв гудаж эхлэв. Аав яачих вэ? Гомдмоор юм бэ? Гэтэл араас нь хэнийг хүлээгээвэ? Арай намаагүй шүү дээ гэх эрдүү хоолой сонсдов. Нэг л танил хоолой. Зүрх нь амар гарчих шахан болиглож арай дүл гэж хоромхон зур бодмогц яран эргэж харвал үнэхээр дүл инээмсэглэн зогсож байх нь тэр. Шүрийг нүлмэс садасгаран урсаж үгийн солиогүй ингэрт нь асч хав. Хөөе, чи уйлаад байгаа мó? Та муухай, хэл сураггүй. Эсээр улам мэлэмрүүлв. Энэ бүхэн дүлдч гой цайхан санагдаж шүрээг удтал тэрч зогссноо. Орё, тоглолт эхэллээ. Ороод арилцъя гэлээ. Гадуур хувцас үлгүүрт өлөгчхөөд яг л хосууд шиг суудалцсан алхасаар танхим руу ороход бараг л хүн бүхний харц тэр хоёр дээр тусаж байлаа. Аргагүй шүү дээ. Өндөр гойлог биетэй хөөрхөн шүрэгийн өмссөн даашинз, дөлийн ганган хэнцэр хувцас, нуруурлаг чилгэр бие, яралтсан цагаан шүдтэй давхраатай алагнууд, царайлаг төрөх гэдэл зөвхөн бие биендээ заяагдсан мэт сайхан харагдана. Яруу тунгалаг хөгжмийн ая ихшиглэн нэрт дуучдын дуу цурайлж эхэлсэн ч тэд ам хураа байсангүй. Эцэс төгсгөлгүй ярианд умбжээ. Шүрээ яг үнэндээ тоглолтод өчүүхэнж анхаарал хандуулсангүй. Дөл минь, хайрт минь, ханхүү минь гэж сэтгэлдээ шивнэн зүрхэн цээж нүдэн бөмбөрдөж байлаа. Би зөвхөн чинийх. Одоо чамайг алдахгүй хэмээн гэнэн цайлганаар бодон дөл рүү налсхийн гарнаас нь зоримогхон атгад сов. Харин дөл яг л урдных шигээ нэгэн хивийн царай гарган шүрээд яг л дүү шигээ хандах нь гомдмор. Аха. Өнөөдөр миний төрсөн өдөр. Би мэдсэн. Эндээс гараад бэлэг өгнө. Энд авъя л да. Яг одоо. За, тэг. Дөл халаасаа авхан гоёмсог хайрцаг гаргаж ирээд энэ хүзүүний зүйлт ахыхын бэлэг гээд өгөхөд шүрээ задалж үзснээ. Пөөх, ямар гоё зүйлт вэ? Одоо зүүмээр байна. Та зүүгээд өг гэлээ. Дөл өөдөөс нь харж сууснаа хүзүүнд нь зүйлтээ зүүх санаатай тэгийг нь мултаж чадахгүй мөнгөнөн шүрээ улам урагшлан баргал нүүрээрээ шүргэлцэх нь халаг болж суулаа. Гэтэл шүрээгийн нүд нь нэг л танил төрх харагдаж гайхан улам лавшруулан харвал нэлийн зайдуу улан дүрээрээ сууж байх төдийгүй яг өөдөөс нь нэгцлэн харж байв. Шүрээ балмагдан сандарсан ч гэнэт зориг орсон уу дөлийг
Зүйлдээ зүгэд хойшлох агшинд баярлаа гэж шивнээд уруул дээр нь шов хийтэл үнсэж орхилоо. Хөөе чи. Дөл сандран ийш тийш харахад шүрээ инээд алдан. Хүмүүс биднийг хосууд гэж бодгол дээ. Та ичээд байгаа мó гэв. Дөлийн царай час улаан болсноо. Тоглолт бараг дуусаж багш байна. Хоёулаа гарах уу гэхэд шүрээч толгойд охин тэд сугдалцсан алгасаар тагмаас гарчээ. Араас нь хулан харсаар байгааг зөнгөөрөө мэдрэх шүрээ тэгхээс тэг гэдэг шиг дөлд улам наалдан эргэлж байв. 9-р хэсэг төгсөв.